Архинаас гарахад бол хамгийн гол хүчин зүйл бол энэ их эзэнтэй үргэлж хамт байж ингэж залбирч тэгээд бас би өөрийн нөгөө хүч чадалдаач биш тэр манай амар заяа дүү тэгээд энэ манай хамт олон энэ багш нар бид нар бүгдээрээ хамтдаа нэгдэн одоо ингэж дандаа муу зүйлээс хамгаалж ингэж залбирж идэг тэгээд их эзний энэ библийн нөгөө амьд үгнүүдээс бид нар яг тэр хүчтэйгээр тэрнөөсөө зуурж тэр үгнээсээ одоо суралцаж яг сэтгэлдээ ингэж оруулж авснаар тэр архинаас гарах энэ муу зуршлыг хаях тэр хүч чадлыг бол их эзнээс авдаг. Энэ төв маань бас бидрийг халамжилж хичээл сургууль заахаас гадна бас бидэрт зөх хэмжээний 2 дахь өдөр байдаг 7 хоногийн тэгээд тэрүүгээрээ бидэрт эмэгтэйчүүдийн цаг гэж ордог. Тэрүүгээр бид нар одоо амьдралд хэрэгцээтэй одоо бид нар үргэлжийн төвдөө байгаад байхгүй тийм ээ. Хизээ нэгэн цагт их хүний ээж одоо хүний хань болоод гарна эндээс нийгэмд хэрэгцээтэй сайхан хүүхнүүд болоод хүмүүжэд гарна. Тэр үед бидэрт хэрэгцээтэй тийм амьдралд хэрэгцээтэй чухал зүйлүүдийг 2 дахь өдөр болгон бидэрт заадаг. Их алдсан амьдралд их бүтэрсэн. Тэгээд энэ миний амьдралын буруу алхалтаас минь аварч энэ төвд авчирсан халуун багштай их баярлж байна. Тэгээд ер нь хүүхнүүдэд хэлэхэд ер нь буруу замаар явж байгаа амьдралдаа бүдэрч яваа эмэгтэйчүүдтэй хамт ирэхэд энд ийм эмэгтэйчүүдийн төлөө гэсэн байгууллага бидний их оронд минь байдгийм байна. Би энийг ирээд үнэн сэтгэлээсээ мэдэрж энэ эзэн дээрээснээс хойш үнэхээр бурхан гэж юм байдгийм байна. Эзэн гэж байдгийм байна. Миний амьдралыг 2 сар 2 жил гэлтгүү өөрчилж байна. Миний амьдралыг хүнд удаан түргэн гэж байдгүй байна. Их эзэндээ итгээд явбал эзэн маань биднийг тэ бурхныхаа хайраар хайрлаж ивэлдээ авдгийм байна гэдгийг би хэлмээр байна. Эстерэвэл төв үйл ажиллагаагаа явуулж буй Дарих буюу Баянзүрх дүүргийн 21-р хорооны цэцэг дарга за мөн өрхийн имлэг гэх зэрэг олон байгууллагуудтай хамтран ажиллаж охид бүсгүйчүүдийг муу зуршлаас нь салгах амьдралын сайн сайхныг дахин мэдрүүлэхээр хичээж байна. Архины асуудалтай нэг архинаас гаргах шийдвэр гаргахад нь тусалж өөртөө итгэлтэй нийгэмд гарч ажиллах чадвартай сайн ээж эмэгтэйчүүд болгох алсын хараатай юм а. За мөн Эстерэвэл төвийнхэн хэрвээ таны эргэн тойронд амьдралд алдаад бүдэрч яваа эмэгтэй байвал манад хандаж болно гэдгийг бид нар дамжуулж байсан юм а. Мэдээллийг лайк нюсрэглээ. Гэж хэлээд янз бүрийн шалтгаанаас болоод сургуулийн насны хүүхдүүд сургуулиас завсардаж бичиг үсэхгүй болох тохиолдол сүүлийн жилүүдэд элбэг болсон. За харин Алдан бус боловсролын гэгэрэл хөгжлийн төвийнхэн сургуулиас завсардаж байгаа хүүхдүүдэд хичээлийн хоцрогдлыг арилгаа зогсохгүй оюун ухаан хөгжүүлэх олимпиад хийсэн байна. Дүүрэгт Алдан бус боловсролын гэгэрэл хөгжлийн төв үйл ажиллагаагаа явуулдаг. За харин энэ удаа дэлхийн зүүн олон улсын байгууллагын хүүхэд хөгжил хамгааллын хөтөлбөртэй хамтран Баянзүрх дүүргийн бүсийн гэгэрэл хөгжлийн төвөөс өсвөр насны хүүхэд багчуудын оюуны хөгжлийг дэмжиж суралцах арга барилаа дээшлүүлэхэд нь туслах зорилгоор оюун ухаан хөгжүүлэх олимпиад зохион байгуулжээ. Оюуны суурь хөгжлийн олимпиадад гэгэрэл хөгжлийн төвийн сургалтанд хамраадаг хүүхдүүд 2 дахь жилдээ оролцож байгаа юм. За өнөөдрийн олимпиадын арга хэмжээнд 4 дүүргээс нийт 16 хүүхэд оролцоод сая Баянгол дүүрэг 1-р байр, Баянзүрх дүүрэг 2-р байр, Баянгол дүүрэг 3-р байрыг тус эзэллээ. Тэгээ сургууль завсардаад боловсрол нөхөн олох чиглэлээр Алдан бус сургалтанд суралцж байгаа хүүхдүүд байгаа. Хамгийн гол нь одоо Налайх дүүргээс ирж оролцож байгаа нь бас нэлээд сайн үр өгөөжтэй боллоо гэж бодож байна. Хүүхдүүд маань ерөнхийдөө сайн Хүүхдүүдийн идэх бол урд урдын жилүүдтэй харьцуулахад бас оролцоо идэх нь бол нэлээд сайн нэмэгдсэн байгаа нь бас өнөөдрийн арга хэмжээ олимпиадаас харагдаж байна. Энэ олимпиадад Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хангуул дүүрэг, замун Налайх дүүргийн гэгэрэл хөгжлийн төвийн хүүхдүүд ирж оролцсон. Тэд харааны ой тогтоолт, сонсголын ой тогтоолт, анхаарлын төвлөрөл, ажигч чадвар, уншснаа ойлгох, ахуал зарах чадваруудаар оролцож оюун ухаанаа уралдуулсан байна. Энэ удаад Сүхбаатар дүүрэг 1-р байр, Баянзүрх, Баянгол дүүргүүд тус удаах байрыг эзэлсэн. Гэгэрэл хөгжлийн төвд явж байгаа хүүхдүүдийн оюун ухаан жилээс жилээр тусам хөгжиж сайжирч байгааг багш нар нь хэлж байсан юм а. Мэдээллийг лайк нюсрэглээ. Төрөлхийн зүрхийн соролттой төрсэн бяцхан хүүд Христэд итгэдэг Монгол солонгос хүмүүс туслаж байна. Энэ тухай мэдээллийг хамтдаа авцгаая.
Хорвоод мэдлээд 2 нас хүрч байгаа мөнгөн цоочгүй төрөлхийн зүрхний цооролтой төржээ. Гадаад дотоодын олон эмнэлэгт үзүүлсэн боловч хяналтандаа байлгахаас өөр хариу хэлээг байна. Тэгээд хүүгийн эцэг эх Солонгост байгаа найзтай хандаж Сөүлийг сургуулийн эмнэлэгт өндөр төлбөртэйгээр эмчлүүлэх болжээ. Ингээд мөнгө цоочгүй аав ээжийн хамт Солонгост очсон бөгөөд эхний ээлжийн хагалгаанд орсон байна. За харин эмчилгээний зардлын хувьд 78-аас 80 сая төгрөг шаардлагатай байгаа гинэ. За үнийг Солонгос дахь Галил Монгол цуглааны монголчууд Солонгос Христэд итгэдэг хүмүүстэй хамтран санхүү босгож байгаамаа. За мөксөөч хүүгийн төлөө Христэд итгэдэг хүмүүс тусламжийн зах ажиллуулж бүх төрлийн худалдаа явуулжээ. Өнөөдрийн тусламжийн худалдаа маань манай улсад эмчлэхээр ирсэн зүрхний цооролттой мөнгөн цоож хүүд зориулагдсан юм аа. Эмчилгээний зардал өндөр болохоор бид ийхүү цуглааныхаа итгэгчдийн хамт энэ хүүд туслахаар бэлдсэн. Энэ буйны захын худалдаанаас олсон бүх орлогыг мөнгөн цоож хүүд өгөх юм аа. Солонгос, Монгол одоо ихэнх олон хүмүүс тусалж байгаа хүүхд маань ирээд 2 удаа хаалганд орсон. Эхлээд нэг ороод дахиад зүрхэн бас арай жаахан болохгүй нэг орсон. Тэгээд одоо бол ингээд маш сайн байгаа. Мөн үүнээс гадна хүүгээ эдгэхийн төлөө ертөнцийн эзнээс гуйж байгаа эцгийхэд Галил Солонгос цуглааны эдгэгчид 5 сарын 5-нд болсон Солонгосын хүүхдийн баярыг тохиолдуулан энэ гэр бүлд туслаж байгаа юм байна. Итгэлийн олон ахын дүүс ийхүү тусалж байгаад гэр бүлийнх нь талархаж байна. Миний хүүгийн төлөө залбирсан гэдэг Солонгос дахь Галил монголчууд Монгол одоо Улаанбаатар нэгдүгээр Христийн нэгдүгээр шуулгын бүх эдгэгч нартай одоо бүх пастор одоо бүх итгэгч ахын дүүстэй маш их баярлалаа илэрхийлмээр байна. Сайн хүн болох байхаа. Энэ олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн залбирч хүн болгож байгаа энэ хүнээр одоо итгэж итгэх даахаа тийм сайн хүн болно гэж бодож байгаа. Маш их баяртай байна. Охин алдар шиг. Тэрээр цааш Монгол Солонгосын христч хүмүүс миний хүү туслаж байгаа нь ертөнцийн эзнийг хайрладаг хүмүүсийн зүрх сэтгэлийн хайрын өргөл гэж байлаа. Мөкцөөч хүүгийн аав мөнх эрдэнэ ээж даваад уламнаар хүүгээ өвчтөд төрснөөс хойш Христийн нэгдүгээр чуулганд бүтэнсээ өдөр болгон эзнээс гуйдаг байжээ. Хүүгийнхэн төлөө хийгдсэн сайхан зүйлийг ертөнцийн эзний төлөвлөгөө хэмээн хүлээж авсан байна. Мэдээллийг лайк нүсрэглээ. Олон жилийн турш хэвтэрдэж өвчин зовлондоо шаналж байгаа хэдиж ертөнцийн эзэн түүнийг эдгэн гэдэгт итгэн залбирсаар байгаа Батмягмар залуугийн тухай хүргэж байна. Тэрээр цуглаанд явж чаддгүй ч гэртээ Библийн хичээл үзэж ертөнцийн эзнээс гуйдаг байна. Анх ясны сэргэжилт гэсэн онш тогтоогдож мөнгө төрөний гачигдлаас болж эмчлүүлж чадахгүй явсаар өдийг хүрчээ. Олон жилийн турш хэвтсэн болохоор сүүж нь ясцоорч турсан байна. Нэг дордод хэвтэрт 3-4 жил очиад энэ ч ирээд одоо бас одоо 5 жил болж байна. Хэвтрийн байдалтай. Тэгэл гар өдөдлөхгүй. Дүүд мөч дөрвөлээ ингээд татцсан. Хот ясны шид сэрэлт гэдэг тийм анчтай гарсан. Сэргэлжилт гэдэг. Уян мөчний хүч. Тэгэл дорнод ирээл энэгээр эмнэлгээр явал эмчилгээ яахгүй гэсэн зүгээр хэддугаар шатанд орцсон байна. Тэгээ хүндэрсэн байна. Өвөлдөө ингээл гэртээ байхад зунтаж явах гэж байна. Одоо энийг сая эмнэлэг дэвтээд гарсан эмчнэр тэлсчээд энэ бол чи юм эмчилгээ байхгүй юм байна. Чиний ширүүн сүрүүс зүгээр татагдсан байна гэдэг. Эмчилгээ байхгүй байна. Тэгээд одоо бол зүгээр ард эмнэлэг хувийн эмнэлгээр үзүүлвэл. Тэрээр дорнодын Сүмбэр суманд амьдарч байсан бөгөөд 2000 оноос Улаанбаатар шилжин ирж төрсөн их чихээ асаргаанд оржээ. Одоо ам бол гуруулаа сард 50 хүрэхгүй 1000 төгрөгийн орлоготой амьдарч байна. Тийм болохоор эм тариа авч хүрдэггүй өвчин намдаах юмууж өдөр хоногийг өнгөрөөж гин гэж хэлж байсан юм а. Эхлээд бид тэр бүр амар хэцүүсөө таньдаг нэг айлдаа ингээд хоёлоо жирлж ирээл гэргүй айлд бидгээс эхлээд бүр айлд бидгсэн тэгэл тэр айлд байхаш аюу хэцүү юм бэл үнч шээж баахаас ахуулаад аюу хэцүү тэгэл энэ нэг гэрийг бид тэр эхлээд яасан баггүй 90000 гэдэгсэн. Тэгээд 90000 гэхээр 90000 төгрөг битэрч байгаагүй. Тэгээд бид чинь сарын 5-5000 төгрөөр бид тэр хөлсөлдөг байсан. Сүүлд нь тэгээд тэр айл маань 80 болгоо тэгээд бид тэр нэг юм энийг авсан. Тэгээд 80000 төгрөгөөр энэ гэрийг нэг аваад авсан өөрсдөө. Тэгээд хашаа байхгүй газар баг биднэрт газар зааж өгсөн. Газар зааж өгöd бид нар яг нэг ширхэг шон авч чадахгүй болохоор чинь тэгээд талаастар малаастар тэгэл газрын чалганд хөөгөөд л өрдөө болохгүй юм чинь тэгээд газар ч байхгүй одоо тэгэл айлын хашаанд яг тэгэл
сарын 10,000 төгрөг 41,000 төгрөг авна. Тэрэн дээр би 24,000 төгрөг авна. Асарлагааны. Тэгээд тэргээр л амьдрын. Тэгээд над туслал сайн л лээ. Нэг өл дээрээ босоод хүн шиг нэг гадуур яваад үзчих юмсэл гэж чадах юм нэр. Өл дээрээ босоод явдаг л болчихвол сайхан л. Олон жил итгэж бас эцэг юм.